Дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засгуудын нэг болсон Монгол улс маань өнөөдөр бизнес эрхлэгчдийн хувьд маш их боломжийг нээж байна. За хатуу дүрмтэй шүү. 60 секунд дууслаа ярихаа байлаа шүү. Эх орон юунаас эхэлдэг вэ гэхэд маш олон хариулт гарч ирдэг. Харин хөгжил дэвшил хаанаас эхэлдэг вэ гэвэл шин санаа шилдэг бизнесээс эхлэн гэхэд маргах хүн цөөхөн гарна гэдэгт итгэлтэй байна. Шин санаа шилдэг бизнесийн эрэлт гарсан 54 цагт бизнесээ эхлүүлэх манлайлагч нарын санааг өнөөдөр та бүхэнд үргэлжлүүлэн танилцуулъя. Эхний дугаараар 14 оролцогч 60 секундэд багтааж өөрт төрсэн шинэлэг ашиг тусаа өгч чадна гэдэгт итгэлтэй байгаа бизнесийн санаануудаа танилцуулсан. Нэгэндээ эерэг өөрчлөлтийг хамтдаа авч ирсэн. За эхлэе. Арай минь намайг Бүдэ хаанд гэдэг бизнесийн удирдлага маркетингийн чиглэлээр мэргэсэн. Миний санаа бол ер нь айл гэр болгонд тавилга байдаг тийм үү. Тэгвэл тэр тавилгаа заримдаа шинжлэхийг хүсдэг, заримдаа өөрчлөхийг хүсдэг. Гэхдээ тэрийг шууд гаргаад тавьчих чаддгүй тийм. Тийм тэр үедээ гэтэл зарим бас нэг нөгөө талаас нөгөө хүмүүс байдаг нь одоо дэлгүүрт байгаа үнэтэй тавилгаас илүү арай жоохон хямдхан үнэтэй. Гэхдээ боломжийн чанартай ч юм уу тиймхүү тавилга авах сонирхолтой хүмүүс байдаг. Тэгэхээр энэ хоёр хүмүүсийн эрт хэрэгтэй энэ хоёр хүмүүсийн сонирхлыг нэг зэг дээр төвлөрүүлээд тэр хүмүүс боломжийг олгоё гэсэн. Энийг миний санаа бол веб дээр тулгуурлаж хийн гэсэн санаатай байгаа. Тэгээд өшөө энийг маш олон талаар бол бас хөгжүүлж болох байх. Тэгээд та бүхнийг миний санаан дээр бас дэмжиж IT болоод бусад энэ бизнес санааг хэрэгжүүлэхэд туслах хүмүүсээ нийтдээ шүү. 3, 2, 1 за эхлэе. За сайн байцгаана уу, намайг Мөнх сайхан гэдэг. Миний хийж исэн ажил буюу одоо барилгын туслах материалын үйлдвэрлэл, вакуум цонх хаалга үйлдвэрлэлээр 3-4 жил ажилласан. Энэ дээр гарч исэн проблемууд буюу одоо яг энэ зах зээл дээр байгаа нэг эрэлт хэрэгцээ маань юу вэ нөхлөөр энэ шилэн бүтээгдэхүүнүүдийг дагнсан тийм төрөлдсөн үйлдвэрийг байгуулах энэ үйлдвэрлэлийн санаа байна. Тэгэхээр одоо нийт юугаар одоо импортоор орж ирж байгаа бүх шилэн эцсийн одоо 90% бол дан цонх 30 секунд барилгын цонх хийдэг. Тэгэхээр энийг бол одоо маш олон төрлийн шилэн бүтээгдэхүүнийг одоо хийж болж байгаа. Одоо вакуум цонх, олон үзүүлэлттэй цонхнууд шилийг хатаалагтай одоо маш олон төрлийн үзүүлэлттэй шилүүдийг Монголдо үйлдвэрлэж хийх болгож байгаа юм аа. Тэгээ миний санаан дээр одоо барилгын салбарын байгуул дэмжиж энэ санааг баяжуулбал маш олон дэлхийн нийтэд энэгээр бол маш их хөгжсөн байгаа. Тэгэхээр энийг бол Монголдо оруулж ирэх нь цаг нь болсон гэж бодоод байгаа юм аа. Үйлдвэрлэл үү? Үйлдвэрлэл. Одоо цагаа их зүйл сонгосон байна. Шийдэж байгаа л. За. 3, 2, 1 за орлоо. Сайн байцгаана уу, намайг Ариун Мэлэг гэдэг. Би эдийн засагч мэргэжилтэй. Тэгээд IT-ийн хүмүүс нэлээх байгаад их баяртай. Яг тэгэхээр би өөрийнхөө нэг талаас хувийн, гэхдээ энэ бол бараг хүн болгоны асуудал шийдвэлмээр байгаа юм. Юу гэдэг тэгэхээр одоо бидний хувийн санхүү, ажлын санхүү, дээрээс нь одоо энэ гар утас гэдэг юм азар гарч ирж нөгөө task manager нөгөө notification өөр юунууд календар эдрийг бид нар амар их ашиглаж байгаа. Гэхдээ энэ ажлын нөгөө таскууд тэгээд санхүү дотор нь гэрийн одоо хувийн тэгээд ажлын энтер гэдгээр нэм ялгсан тийм гар утасны аппликейшн надад амар хэрэгтэй. Энэ хүн болгонд бас хэрэгтэй байх гэж бодож байна. Яг тэгэхээр бас найзуудтайгаа их санал хуваалцаж ирсэн. Энэ тал дээр хамтарч ажиллах хүмүүс байх юм бол надад гадны нэлээд хэдэн жишээ болсон юунууд бол байна. Хэрэгжилж ирсэн аппликейшнууд бол байна. Гэхдээ тэднээс бас яг нөгөө монгол хүний хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна. Хамтарч ажиллах хүмүүсээ л уриалж байна. Нэг минутаар ярьсны дараа 5 минутын боломж олгоно. Тэр 5 минут нь энэ ч гарч ирж ярихгүй бөөнөрөө босч ирээд тэр санаа гаргасан хүмүүсээс асуулт байна шүү дээ. Одоо надад хувьдаа энэ одоо энэ угаалгахтаа яаж угаалгах аппликейшн нь яг угаах тал дээр яаж орох юм гэдэг нь одоо би сонирм байна тийм ээ. Тэрийг сонссонгүй. Тэгэхээр би тэрийг асуух боломж надад
эхний хэдэн санааг сонссны дараа тийм боломж олгоно. Тэгэхээр 5 минутын хугацаанд санаа өгж байгаа хүмүүс мөн санаа сонсож байгаа хүмүүс тэгж ярилцах боломж олно заа. Тэгэхээр санаа зовлтгүй. Ямар ч байсан эн чинь дахиад 60 секундэд яаж бизнесийн санаагаа танилцуулах вэ гэдгийг одоо туршлага хийж байна. За дараа чи юм байна уу? Дараа чи зөрөгтөн. За гараад ирлээ. За 3 2 1 за. Орой минь намайг Хөрлөтөр гэдэг. Төр болон хувийн хвшлээ ажиллаж байсан 10 гаруй жилийн туршлагатай. За энэ удаагийн Startup Weekend-д нэг санаа дэвшүүлэх гэсэн. Тэр бол нэгэн залуучуудын чөлөө цагаа сайхан өнгөрүүлдэг газар байгаа. Улаанбаатар хотод бол залуучууд кино театр руу явахаас өөр онцгой газар цөөхөн байна. Тэгэхээр миний байгуулах газар руу та бүхэн бол доор хаяж нэг 2 удаа заавал очно гэдэгт эргэлзэхгүй байна. Тэр юу вэ гэхээр залуучууд чөлөө цагаа өнгөрүүлэх нэлээд олон өрөөнүүд байна. Тэрэн дотор юу хийх вэ гэхээр вар хийн, эсвэл юу яа хамтдаа хоол хийх, энэ олон төрлийн ажиллагаануудыг хүмүүс хамтдаа хийх, эсвэл хосууд бусдаа private байдлаар хийх юм уу? Энэ болцоонуудыг бүгдийг олгоно. Маш олон газрууд байж болно. Гэхдээ энийг нийтээр хийж болдог, эсвэл private хийж болдог хэд хэдэн байдлаар зохион байгуулж болох боломжтой байгаа. Тэгээд зохион байгуулалт болон Хасгүйгээд гацаацсан. За, дараа ч юмс. Одоо гэлцээрэй. Санаа уйлгаас гарах хэрэгтэй байна. Цагаа хаах гэж байна утгагүй. Ярьж бодож нэг гарч ижээ. 3 2 1 за орлоо. Сайн байцгаана уу? Намайг Амар Баясгалан гэдэг. Миний санаа юу вэ гэхээр одоо Монголын барилгын салбарт барилга угсралтын хугацааг 3.5-аас 5 дахин хурцсах технологийн шийдлийг Монголд нэвтрүүлэх нэгдүгээр санаа байгаа. Хоёрдугаар гэх юм бол яг эцсийн хэрэглэгчийн гарт зориулагдсан брэнд шопинг аппликейшн програмыг Монголд нэвтрүүлэх гэсэн ийм хоёр санаа л байна. 5 минутыг амжуулж бус борлуулалтаа хийх яах шиг байна тийм ээ. За, дахиад гэлзаараа одоо нэлээ дахиад 5 минут санаа цуглуулъя. За чи 3 2 1 за орлоо. За над нэг санаа явуулсан. Тэрний юу вэ гэхээр би зол бодрол GCI лидер Улаанбаатар шуудангийн компани зэрэг. Тэрний юу вэ гэхээр одоо хятад мянга гарчлаа тий. Хятадын сүнүүд хятад өөрсдөө итгэхээ болчлоо. Сая Шинэ Зеланд гарчлаа. Дахиад гаднаа Шинэ Зеландаас нэлийн хэмжээг авч явсан бол Шинэ Зеландуудад итгэхээ боллоо. Тэгээ яаж юм нэхэр Европ сураад ирсэн дүү тэгжсэн юм л да. Европын дэлгүүрүүд төр хятад орж ирээд өдрөө болгоо орж ирдэг. 7 хоногт нэг орж ирэхэд тэнцээ байгаа бүх сүг нь хамчдаг гинэ. Ялангуяа хүүхдийн зүрс нэг ч үлдээ. Нөгөөд ягаа гараад явуулждаг гэхээр 10-аас дээш хэмжээний сүг авахгүй ч юм уу. Тиймэрхүү юм бичээд үлдээд гинэ. Тэгэхээр Европын нөө ихтэй газраас тэг сүг хамж байгаа. Тэр бид нар өөрөө мал авчихад 40 хэдэн сая малтай орон. Тэгээ натурал буюу тийм байгаль гэдэг тал дээр бицсэнгүү айгуу гадныхаа танигдсан. Тэгэхээр бид нар энэ чинь сүгээ боловсруулад 15 секунд. Хүмүүс төв хорон зөөгөөд хахад бид нар айтгаан боловсруулад урт руугаа нийлүүлэхэд тэр бүмний зах зээлээ баг хүүхдүүд нь гэвэл сүү идж уудаг нь 75 сая жоох юм. Тийм боломж бид нар байна гэж би хараад байт. Хүнснийхэн байвал хэрэгтэй биш. Яг ийгээ үзэнгууд бас арай ондоо байгаас. Стилето гэдэг нэг салон байгаа. Тэднээс бол маш амжилттай яасан. Тэгээд хагасаа өдрийнхөө дууршид тэднээс дараачийн 20 хэрэглэгчийн ализээ олчихсан байсан. Бизнесийн үүсээгүй зүгээр энэчээ хагасаа өдөр яригж явах явцад студид нээх юм бол танад ирнэ гэсэн 20 үйлчлэгчийг өндөр үнэтэй үйлчлэг авах гээд бэлтгэсэн байсан. Тэгэхээр тэрийг ярьж байгаа. За. За, 3 2 1 за эхлэе. За сайн мэцгэн тав өрөө мэнд хүргэе. Намайг Соёлсрон гэдэг худалдааны мэрэгчлээ. Монголоос ямар нэг юм гадагшаа худалдах гэдэг юмыг байнга бодож явдаг. Энэ санааг би нэг сар гарангийн өмнө олж авсан. Тэр юу гэхээр гараа угаахтаа хүмүүс авж байгаа сонголтын дээр нь манай Монголд хамгийн их ургадаг, Хятадд хамгийн их ургадаг чицэргэн гэдэг бүтээгдэхүүнийг саунд хэрэглэт юм байна. Тэр нь хамгийн их одоо тухайн хүний биед үр ашигтай савн байд юм байна гэдэг ийм нэг олж уншсан. Энэ дээр шийдэл юу байж болох вэ гэхээр миний санаа шийдэл юу байж болох вэ? Чицэрганы доторх шүүсийг бид нар энд уучдаг бол зөвхөн хальснаас нь гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэгэлдэг бүх пигментүүдийг гаргаж авд юм байна гэдгийг олж уншсан. Тэгэхээр энэ дээр хүнсний технологич нар байвал надтай хамтарч ажиллахыг хүсэж байна. Юу гэхээр Монголд ургаж байгаа чицэрганы хальсыг экспортлох
энэ боломжийг хамтран хэрэглэхийг яаж гэж бодож байна да. Гурав, 2, 1. За орлоо. Сайн байцгаана уу? Хамбаяр маркетингийн мэрэгжилтэй. За тэгээд миний ерөнхий хэлэх гэж байгаа санаа маань ерөнхий өрн телефоны операторууд руу чиглэсэн тийм санаагаа. Тэр нь юу вэ гэхээр дуудлага худалдааны вебсайт санал болгож байгаа. За тэгээд тэр нь яах вэ гэхээр аль нэгэн өрн телефоны операторын охин компани болж явах юм. Энэ одоо миний байгуулах гэж байгаа яг энэ компани гэж ярих юм бол энэ компани маань. Тэгээд тэр нь ямар учиртай вэ гэхээр өрн телефоны нэг оператор компани өөрсдөө нэг брэнд гаргаж ирэх юм. Тэгээд тэр брэнд нь дуудлага худалдааны вебсайт руу одоо хүн болгон одоо жишээлбэл 6 сарда нэг удаа байрны дуудлага худалдаа зарлаж болох байхгүй юу? Тэгэхээр хүн болгон байр авахыг хүсэж байгаа учраас дуудлага худалдаанд бүгд тодорхой хэмжээний өөртөөсөө байж болох мөнгийг 10,000 ч юм уу 20,000 ч юм уу дуудлага худалдаанд оролцоод их юм. Тэгэхээр нөгөө өрн телефоны оператор компани маань хэрэглэгчд нь тэрэн дээр ямар давуу тал эдэлж байгаа вэ гэхээр арай илүү бага мөнгөөр бага одоо нэгжээр мессеж өгдөг юм уу те 500 төгрөгтэй дүүцгүүц хэмжээний нэгжээр за цаг 3, 2, 1. За эхлэе. Сайн байна уу? Намайг Цолмон гэрэл гэдэг GC лидер. Надад нэг тулгарч ирсэн проблем дээрээс тулгуурлаад нэг юм санаа төрсөн. Одоо монголчууд ч 200 гаруй мянган машин Улаанбаатар хотод явж байна те. Өдөр болгон линтинд осол гарч идэг, мөргөлж идэг, одоо гэрэл нь хагарч идэг, хаалгаа цөмлүүлж идэг. Тэгээд машины сэлбэг одоо янз янзын Англиас юм уу, Америкаас юм уу оруулж ирсэн одоо жишээ нь машины сэлбэг маш их хомсдолтой байдаг, маш их удаж орж ирдэг. Тийм болохоор тийм янз янзын маркийн машины тийм сэлбэг нийлүүлдэг автокомплекс байгуулах тийм санаа байгаа. Тэгээд автотай холбоотой хүн байвал бас миний санааг дэмжиж хамтарч ажиллаарай гэдэг. Яг ингээ болъё гэж тэгэхээр хүмүүс ингээ гарч ирээд. 3, 2, 1. За эхлэе. За сайн байцгаана уу? Намайг Төгөлдөр гэдэг. Би TV5 телевизийн маркетингийн албаны дарга. За миний надад нэг хоёр асуудал байсан юм аа. Манай эхнэр төрсний болон төрхийн өмнө болон төрсний дараа хоёр асуудал гарч ирсэн. Тэгээд миний бүтээгдэхүүн болохоор жирэмсэн эхчүүдэд зориулсан бүтээгдэхүүн байгаа. За тэр нь ямар бүтээгдэхүүн бэ гэхээр төрхийн өмнө ямар асуудал гарч ирсэн бэ гэхээр том гизтэй учраас оройн унтахад айгүй хэцүү байсан. Тэгээд тэр үедээ айгүй том хүнжил бүгднийг бөөгнүүлж хагаад тэрийгэ тэрвэрч унтдаг байсан. Тэгээд яг тэр тэрвэрч унтдаг тийм том дэрийг бол гадаадад маш их зардаг. Тэгээд тийм дэр одоо Монголд хувцас болон үйлдвэрлэдэг тийм компаниудтай хамтарч хийж одоо нийлүүлэх боломж байна. За төрсний дараа ямар асуудал гарч ирсэн бэхээр хүүгээ хөхүүлж явахдаа нуруу нэгчилдэг, гар нь айгүй ядардаг. За тэрэн дээр зориулсан тийм төшөөрөг байх юм бол айгүй их одоо тийм болдог. Тэгээд тэр асуудлыг би шийдэж өгөхийн тулд юу ч хамаагүй тэр үед бол хийхэд бэлэн байсан. За баярлалаа. Нялх хүүхдийн зах зээл нөгөө эдийн засгийн үнийн нөлөөгүй гэж ярьдаг шүү дээ. За. 3, 2, 1. За эхлэе. Намайг Жавхлан гэдэг. Бидэнд өнөөдөр нэг асуудал байна. Үдийн цай хөтөлбөр гэж Монгол улсаас хэрэгжүүлж байна. Харин таны хүүхд өдөр юу хийж байгааг бид мэдэхгүй байгаа. Энэ бидний проблемыг бид шийдэх орлого хийе. Юу вэ гэхээр бид шоу нэвтрүүлэх юм. Тэр нь кук шоу байна. Тэгээд үдийн цай хөтөлбөрт нэг хүүхд ноогддог зардал 1500 орчим төгрөнд багтах үдийн цайны хүүхдийн үдийн цайны янз бүрийн одоо хоолны төрөл жанрыг гаргадаг тийм нэвтрүүлэг хийнэ. Үүгээрээ би хэнийг хүсэж байна гэхээр хүнсний технологийн үнийг хүсэж байна. За тэгээд цаашаага маркетингийн сайн хүнтэй хамтарч ажиллахыг хүсэж байна. Бид юу хийх вэ? Монголын бараа бүтээгдэхүүнээс аваад чанартай хүнсний хоолны үдийн цайны меню гаргана. Энийгээ бид төрийн байгууллагууд болон бизнесийн байгууллагуудад санал болгож борлуулах тийм бүтээгдэхүүн санал болгож байна. Надтай хамтарч ажиллах хүн байгаад надтай болно. За баярлалаа. Үүсгэн байгуулагчдын нэг өвчин байдаг. Тэр нь юу вэ гэхээр биднээс өөрсдөө айгүй худлаа ярьдаг хүмүүс байдаг, тийм ээ? Миний бараа гоё, миний үйлчлэгээ яг болно. Би мэдчихээн. Яагаад мэдж байгаа? Манай ихч болно гэсэн. Нэг хүн хэлсэн чи бас болно гэсэн. Яг бодит байдал нь юу гэхээр 10 хүн хэлэхэд 9 болохгүй гэж хэлдэг шүү дээ, уулын бол. Тийм ээ? Сүлйөн.
Яг сүүлийн хүн шүү. 3 2 1 There you go. 三町さんの名前組み方だけで。 Би Японы хөрөнгө оруулалтын компаниас ирсэн. Би таны яриаг сонсон үнэхээр сэтгэл хөдлөөд энд одоо тайзан дээр гарч ирээд байна. Миний одоо гарах хоёр санаа бол хоёр санаага монгол хүн болгон одоо асуудал болж байгаа гэж бодож байна. Нэгдүгээрх нь болохоор бизнес эрхлэгчдийн хөрөнгө одоо олох. Хоёрдугаарх нь болохоор бараа хүргэлт. Барааг одоо Улаанбаатар хотод энэ ачааллын донд яаж хүрэх вэ гэсэн хоёр юм байна. Тэгээд энэ үлдсэн би 30 секундтэй энийг яаж хийх талаараа та бүхэн танилцуулъя. Эхний одоо хоёр дахь бараа хүргэлтийн талаар бол Улаанбаатарын 300-аас 400 м болгонд нь агуулга байлуулад тэр агуулгад нь одоо тэр одоо байгууллагуудын барааг байлуулад ойрхон газрууд бүгдэнд нь түгэнэ. Эхний асуудлыг нь хөрөнгө оруулахыг нь яаж хийх вэ гэхээр энэ агуулганд байгаа бүтээгдэхүүн бараа бүтээгдэхүүнийг нь юу болгоод барьцаа болгоод тухайн компанид мөнгө зээлүүлэх гэсэн ийм хоёр санаа байна. Тийм болохоор одоо мөнгө зээлж чадахгүй одоо өөрсдийн гэсэн үл хөдлөлт цаг. Зоригтой зоримог 12 залуу өнөөдөр за Монгол улсын зах зээлд гарч томоохон бизнесийн эхлэл болно гэдэгт итгэлтэй байгаа санаануудаа танилцууллаа. Ийхүү нийт 26 оролцогч 54 цагт бизнесийг эхлүүлэхээр эхлэлийн шугамнаас хөдлөлөө. Одоо бүгдээрээ саналаа өгнө. 5 минутын энэ хүмүүстэй ярих боломжийг одоо өгье. Босоорой, нааша бууж ирээрэй. Хүмүүсийг авч очиж яриарай. Тэр хугацаанд хүн болгон шар цаас эндээс 2-2-ыг аавна. За тэр шар цаасыг би энэ 26 хайрцаг үүсгэнэ энэ самбар дээр. Тэр хайрцагн дээр өөрийнхөө хамгийн зөв гэсэн санаан дээр ирээд 2 санал өгөх боломж гарна. Тэгэхээр 2 цаасаа 1 санал дээр өгч болно. 2 цаасныхаа нэгийг өөрийнхөө санал дээр өгчингуудаа нөгөөдг нь за энэ бас гайгүй байж магадгүй өгч болно. Ойлгосноо? За 5 минут эхэллээ. Бүх оролцогчид 5 минутын турш хамгийн зөв санаан дээр саналаа өгч дэмжгээ илэрхийлж эхэллээ. Оролцогч 26 залуус ч гэсэн өөрийн санаагаа яагаад амжилттай болно гэж итгэж байгаагаа оролцогч тус бүрт танилцуулж дэмжлэгийн хуудсыг авахаар идэвхжүүлэн ажилласаар. За эцэг эхчүүд нэг болохоор нөгөө хүүхд юу хийж байгаа юм уу эсвэл одоо бид өмнө гэсэн байна. Нөгөө талаас бол нөгөө бизнес эхлэж байгаа хүссэн нөгөө эхлэх чадвар ч юм уу чанарын сайршин зөв шүү дээ. Жахлаа та энэ хоолны менюуд чи манай энэ бүтээгдэхүүн илүү өгнө. Би энэ бүтээгдэхүүнээ яг энэ өгчөж одоо оруулъя гэдэг. Мөнгө төлж ордог. Энд ч самбар дээр 1 2 3 4 26. Тэгэл өөрийнх нь харж байгаа номер дээр очиод наач. 2 хүн дээр санаа наачих юм. За. お客さんから情報を集めてどうにするとか、なんかそういうもっと具体的なアイデアがある。Өөрийн санаа болохоор одоо яг ямар хүн байдлаар тийм дээр байгаа хүмүүс яг ямар хүн байдлаар мэдээлэл яаж аваад ирэх. За яг одоо оролцогчид маань түрүүчийн танилцуулсан санаануудаа бусдад борлуулаад явж байна. Дараачийн алхам бол тухайн санаан дээр гой бага бүрдүүлээд тэгээд тэр санаагаа бизнес болгоход орших юм. Санал хураалтын дүн гарлаа. Шилдэг 10 санаа 10 оролцогч дараагийн шатнд тунаж үлдлээ. За дөрвөн ёсоор эдгээр оролцогчид бага бүрдүүлэх учиртаймаа. Хэрхэн яаж бага бүрдүүлж ямар хамт олон бий болохыг дараагийн нэвтрүүлгээр хүлээн авч үзээрэй. Номер 5 үнсний бие даасан лаборатори. 6 санд авсан байна. Энэ эрх юм ганцаархнаа суугаад ямар ч орчуулгагүй сууж байсан шүү дээ. Тэгэхэд энэ хүн 2 цагийн дотор намайг авч болно шүү дээ. Номер 7 загаар